Замын цагдаагийн албанаас бусад төрийн болон төрийн бус байгууллага өөрөөр хэлбэл Монгол Улс эдийн эргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль зүйн дотоод хэргийн яам, зам тээврийн яам болон энэ аймаг дүүргүүдийн нийслэлийн засаг даргын хамгааллын газар иргэдийн төлөөлөгчтэй хуралдаа хамтраад замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө нэгдсэн зөвлөгөөний улсын хэмжээний зохион байгуулж эхэлсэн байгаа. Бид нэр өнгөрөх 2 дугаар сараас эхлэн энэ 4 сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төвчрөл саадлыг бууруулах зам тээврийн ослол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ зөвлөгөөнүүдийг зохион байгуулсан бол энэ 5 дугаар сараас эхлээд бид нэр 21 аймгийн хэмжээний замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө зөвлөгөөнийг зохион байгуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ ер нь энэ бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын ойролцоогоор 60 орчим хувь нь дандаа зөвхөн орон нутгийн замд түүнчлэн энэ дотроо энэ ослын улмаас амнасаа хохирч байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь бас энэ орон нутгийн замд үйлдэгддэг. Тиймээс энэ орон нутгийн замд гарч буй осол хэрэгээ бууруулах, урьдчилан сэргийлэх, энэ нутгийн өөрөө удирдах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ зөвлөгөөнүүдийг орон нутагт зохион байгуулж эхэлсэн байгаа. Өнгөрөгч бид нар 5 сарын 11-ний өдөр Дархан уул аймгийн хэмжээнд Дархан уул аймаг, Сэлэнг, Төв аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж ажилласан байгаа. Энэ 3 аймаг маань өөрөө онцлогтой, их онцлогтой аймагуд байгаа. Тухайлх юм бол Төв магистрал замуудтай ихээхэн холбогдсон. Дээрээс нь зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг ийм аймагуд байгаа. 2017 оны байдлаар гэхэд тухайн энэ 3 аймагт энэ зам тээврийн ослын улмаас нийтдээ 75 хүний амнаас хурж 191 хүн гэмсэн нь бусад аймагуудыг бодоод харьцангуй өндөр үр зүйлттэй байгаа. Тэгэхээр яг энэ зөвлөгөөний зохион байгуулж байгаа гол зорилго нь мэдээж хэрэг зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх түүнчлэн энэ аймаг бүр дээр байгаа энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн харьяанд бид нэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийг байгуулан 2018-аас 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж зөвлөмж гаргуулan хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ зөвлөмжийн хүрээнд мэдээж хэрэг энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдүгээрт нь энэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Зам байгууламж, замын орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Дээрээс нь энэ иргэдэд зам тээврийн ослын хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хэрхэн олох вэ? Нөлөөллийн ажлуудыг хэрхэн явуулах зэрэгээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар энэ зөвлөмжүүд заасан байгаа. Орон нутгийн замд үйлдвэрлэж буй зам тээврийн ослын тэргүүлэх 5 шалтгаанаас дурдах юм бол нэгдүгээрт нь бол хур тэвтрүүлэх, зөрчил дийлэх хүн бүртгэдэг. Энэ юутай холбоотойгоор манай орон нутгийн замууд маань бүгд 4-р зэрэглэлийн буюу сөрөг хөдөлгөөнд 2-ыг нэвтэж зам байдаг. Энэ зам дээр хурдыг тухайн замынхаа нөхцөл байдалд зөв тохируулж авдаггүй, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлдэг. Мөн ялангуяа энэ замууд 2-ыг нэвтэж сөрөг хөдөлгөөнтэй замуудад гүйцэж төрүүлэх үйлдэлийг буруу хийж гүйцэтгэдэг. Шөнө оройн цагаар манай орон нутгийн зам маань гэрэлтүүлэг багтай. Энэ үед шөнө оройн цагаар энэ орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар маань өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй гэрлээ шилжүүлж өгдөггүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог зэрэг олон шалтгаантай. Түүний нэг нь бол мөн айдал бас энэ манай газар нутагч өөрөө өргөн уудам нутагтай нүүдлийн соёл иргэншлийн энэ чухал нэг мал харгуунууд маань бүгд замын зорчих хэсэг рүү гарч ирэх энээсээ шалтгаалаад мал дайрах эсвэл тухайн тээврийн хэрэгс маань онхолдох бусад тээврийн хэрэгслээ мөргөлдөх зэрэг хэлбэрээр дийлэнх зам тээврийн осол хэрэгүүд гардаг байгаа. Бид нэр энэ зөвлөгөөнийхэн хүрээнд энэ зам тээврийн осол хэргийг гаргахад нөлөөлөд байгаа энэ хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин гэсэн энэ элементүүдийг зохицоор нь шийдвэрлэх замаар энэ зам тээврийн осол хэргийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлх юм бол ялангуяа манай энэ орон нутгийн замууд амрах цэгүүд маш ховор байдаг. Энээсээ шалтгаалаад хит ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоосон улмаас нойр möглөж зам тээврийн осол хэрэг гаргадаг. Ийм учраас энэ амрах цэгүүдийг олноор байршуулж өгөх. Дээрээс нь энэ замын байгууламж буюу энэ тэмдэглэгээний асуудлыг сайжруулах зэргээр энэ олон ажил арга хэмжээг төлөвлөхөөр энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Ялангуяа энэ уран дулаан цаг гэсэн дээрээс энэ төгслийн баяр давхцдаг энэ үед бас архитектурын секторуулах явдал нэлээдгүй газар авдаг. Дээрээс энэ анги хамт олон найз нөхдөөрөө нийлж уран дулааны цагт бол амралт зугаалгаараа явах хөдөө орон нутгийг зорих
тээврийн эрсдэл иргэдийн тоол эрс нэмэгддэг байгаа. За яг энэ үедэд мэдээж хэрэг бид бас хяналт шалгалтын үеийг энэ орон нутгийнхаа замын цагдаагийн хилцсүүд болон одоо хилцэс тасаг хэсгүүд болон энэ аймгийн авто тээврийн үндсийн төвүүдтэй хамтарч энэ хяналт шалгалтуудыг нэлээдгүй зохион явуулж байгаа. За хамгийн том жишээнээс дуртад одоо өнгөрөх 2018 оны 5 сарын 8-ны өдөр энэ Дарханвал аймгийн Дархан сумын нутаг за гэгээн хүсний дэлгүүр уулзалт 30 гаруй хүүхдийг одоо тээвэрлэж авсан автобус Норд Бенсмарк ачааны автомашинтай мөргөлдөж за 3 том хүн 5 хүүхэд одоо гэмцэн юм настай зам тээвэр осол гарсан. Мэдээж хэрэг одоо хүүхдүүдийг те анги хамт олноор нэг дор тээвэрлэж яваа үед бол тухайн энэ баяр ёслолын үйл ажиллагааг зохион явуулж байгаа эцэг их багш удирдлагууд маань тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангасан байна уу? Жолооч нь жолоодох хэрхэн үнэмлэхтэй юу? Согтурал хундааны зүйл хэрэгжилж юу? Гэх зэрэг байдлаар бас энэ аюулгүй байдлыг бүрэн хангаж явах нь зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ ганцхан сургууль гэлтгүй бас байгууллага хамт олноороо бас амрал зугаалгаар ихээр явах болсон. Энэ үед бас энэ тухайн байгууллагын менежер удирдах ажилтнууд бас энэ үйл ажиллагааг одоо нэгдсэн журмаар зохион байгуулахдаа энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ хамт олон ажилтнтай аль пагчдыг хэрхэн яаж зам тээвэр ослол хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг талаас бас энэ аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байгаа. Ингэж энэ аюулгүй байдлыг бүрэн хангаагүй улмаас олон хүний аймнаас нэг дор хохирох олон хүн одоо хүнд гэмтэх эрүүл мэндээр хохирох явдал гарахаас гадна тухайн бас байгууллагын тухайн баярын үйл ажиллагааг зохион явуулсан бас ажилтан удирдах ажилтан аль пагчдад бид бас хуулийн хариуцлага нүүдүүлнэ гэдгийг бас анхааруулж хэлье. Хяналт шалгалт бол байнгын үргэлжилж байгаа. Бид нар ганцхан энэ одоо байнгын постн дээр гítэлтгүйгээр одоо хөдөлгөөнт эргүүлүүдийг ажилуулах за олон цэгүүд дээр хурд хэмжих зэрэг байдлаар бол урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол явуулж байгаа.